За сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн дугаарт мансууруулах юм сэтгэс нөлөөт бодисыг багагүй хугацаанд хэрэгэлсэн тухайн донтолтоосоо өөрийн ихтгэл үнэмшлээрээ гарсан нэгэн зочныг урьсан байна. Тэгээ танд өнөөдрийн мэндийг хүргэе. Танилцуулна уу? За яг нэрээ хэлэхгүй явчих. Тэгээд за миний хувьд бол бүр хүүхэд байхаас харт амхны хэрэглээтэй анх танилцсан. Тэгээд хараа айлд муутай хүүхдүүд ерөнхийдөө саваакуудч явж байгаа тиймэрхүү зүйлтэй амархан танилцдаг. Тэгээд ер нь миний ойлгосон анзаарснаар бол хараа айлд муу гэдэг чинь нэг талдаа хайраар дутсан. Тийм хүмүүс илүү голцоо харт амхтай танилцах, нөхөрлөхтэй тэрийг хэрэглэх тийм шалтгаантай болт юм байлаа гэж би харсан. Бага насндаа хараа нэлтгүй байдлаас болоод энэ төрлийн бодисыг анх хэрэгэлсэн гэдэг чинь шүү дээ, тийм. Одоо ингээд эргээд харахад танд нийгэм ч юм уу тийм гэр бүлээс ямар хараа нэлттэй байсан бол энэ төрлийн бодисыг хэрэглэхгүй байх боломжтой байсан гэж та хардаг. Миний хувьд бол одоо эцэг их хоёр манаас салсан. Тэгээд энэ нь бол шууд дөнгөж зах зээлийн нийгэм шилжиж ирсэн үе байсан учраас одоо манай ээж бол тэр болгон хүүхдийнхаа юу хийгээд явж гин, юу үзэж туулж гин, тэ юу бодож гин, юунд дуртай байна гэхээс илүүтэйгээр зүгээр л энэ хүүхдийг өлсөхгүй бай, хооллоё л гэж бодож исэн байгаа байхгүй. Тэр бол хөрх юм нэ их л ядарсан хүний шинж байхгүй. Тэгэхээр нэг талдаа харт амх хэрэглэн гэхээр баян айлын хүүхдүүд хэрэглээд байгаа юм биш байхгүй. Энэ чинь зүгээр л хараа айлд суул тэр хүүхдүүд хаягдцсан, гээгдцэн байгаа даа байхгүй. Тийм болохоор л саваг утж авч мэдээж хүүхдтэйгээ ажилдаггүй байна л гэсэн үг шүү дээ. Хүүхдтэйгээ аав ээж нь ажилдаг байгаад ном сонин уншдаг, амьдралын сайн муу, сайхан муухайг ялгаж хэлж өгдөг байсан бол тийм зүйлээс бол сэргийлж чадна. Би бол тэгж боддог. Ер нь ингээд мэрэгчлээсээ болоод ч тэр мөн олон амьдралын төвшөнтэй улсуудтай уулзч үзсэн. Тэгээд ингээ харахаар амьдралын боломж дээгүүр айлын хүүхдүүд ихэвчлэн аав ээж нь хүүхдүүдтэй цаг гаргаж чаддаг байгаа байхгүй. Хүүхдүүдтэй цаг гаргана гэдэг нь болохоор хоол ундыг нь бэлдэж өгөөл, хувцсыг бэлдэж өгөөл, 5 төгрөгөөр их дуртай юм аваарай гэдэг юм биш байхгүй. Тэр хүүхдийн дотроо юу бодож гин, юу хүсэж гин, анги дээр нь ямар яриа яригдж гин, үеийнхийнхэн дотроо тэд нэр юуг одоо мод болгож гин, тэ ямар яриа тэдний ярин сэдв байна, юунд дурлж гин. Тэр тусмаа шилжилтийн насны хүүхдүүд дээр бол энэ шилжилтийн насны хүүхэд ааш нь олдохгүй айгүй хэцүү наатах чимээгүй орх гэдэг багхгүй. Тэр бол хамгийн буруу. Яг шилжилтийн насн дээр хүүхэд том толгой авч хэлдэг. Би бол яг тэгж боддог. Анх хэдэн настайдаа энэ төрлийн бодисыг яаж ямар хүмүүстэй хэрэгжилж үзчихсэн бэ? Миний хувьд би бол 12 настай байсан. 100 хичээл зуны амралтаар явж исэн. Тэгээд манай үеэл тэнд байдаг байсан. Тэгээд тэнд бол маш ихээр ургадаг. Тэнд нөгөө хүүхдүүд бас их байдаг байсан. Тэгээд Монгол хүүхдүүд нийлээд түүж исэн. Тэгээд тэрийг бол олж харж исэн. Тэгэл анх тэднийг дагаад хэрэгжилж үзсэн. Ерөөсөө айгүй энгийн. Монголд бол одоо юу гэдэг төрлийн ургамал бол хаасаг ургаж байна. Зурагт, YouTube, интернет, Facebook тэ бүх юм дээр бол энэ төрлийн мэдээлэл маш их хэлбэг байна. Эцэг бол хүмүүс нэг талдаа наад чи юм штэ, наа чин бол харт амхны төрлийн юм биш, наа чин байгалийн гаралтай зүйл л гэж яриад байгаа. Үгүй энэ бол яг харт амх мөн баггүй. Яагаад гэхлээр энийг удаан хэрэглээд ирэхлээр эрүүл мэндээ алдчих эхэлдэг гэн. Жишээлбэл миний нас бол залуухан 30 дөнгөж гараа явж байна. Саяхан эмнэлэгт үзүүлсэн тий. Тэгэхээр төрөө улчирхаанд өрөвсөлтэй, төрөө улчирхаанд одоо шохоожилт үүсч эхэлсэн байна гэж. Энэ нөгөө урагт нөлөөлдөг гэдэг асуудал энд явагдаж байгаа шиг байна. Бас давхар эн чинь хүний биеийг эн чинь гаднаас байх ёсгүй зүйл хорыг ингээд байнга хэрэглээд байна гэдэг чинь тэр чинь илгэг бөөрөнд нөлөөлж эхэлдэг. Тэгээд хүн эрүүл мэндээ алдчих эхэлдэг. Яг хөө залуу байхад тэр бол мэддэхгүй. Өшөө нас нь яваад ирэхлээр тэр нь бол илүү илт мэдэгдэж эхэлнэ. Харт амханд донтсон хүнийг нийгэм айгүй буруугаар хүлээж аваад байдаг. Гэр бүлэнчдэр, найз нөхдөнчдэр, телевизээр гарч байгаа мэдээнчдэр харт амх гэдэг нэрэнд дор
тэр хүнийг ингээд айгүй нийгмийн одоо хог шаар мэт үздэг байхгүй. Үгүй байхгүй. Үнэндээ бол тэд нар ч адилхан сэтгэлтэй, адилхан зүрх сэтгэлтэй хүмүүс байж байгаа. Тэд нар бол хар тамхинд донтсон гэдэг байгаа боловч яг үндсэндээ бол хөөх юм зүгээр л өвчин тусцсан юм байхгүй. Би бол тэгж боддог. Анх бол нэлээд бага насндаа хэрэгжилж үзсэн юм байна. Түүнээс хойш хэрэглэх цаг хугацаанд ер нь аль үед нь илүү их тийм үү идэвхтэй хэрэглэж байсан бэ гэснээр танд ямар сөрөг нөлөө гарсан бэ? Оюутан болж эхлээл ерөнхийдөө нэлээд мерсер хэрэглээ нь одоо жоохон их болоод давтамж нь их болж эхэлсэн. Тэгээд ер нь дээд сургуулаа төгсөөл тэгэл ер нь бол бүр гүнзгий нефт хэрэглэдэг болсон гэсэн. Яг ажлын талбар дээр гарах цаг хугацаанд гэсэн. Хүний хийж бүтээх нас шүү дээ. Тэгэхээр яг энэ үед та ажил амьдралаа яаж авч явдаг байсан бэ? Их хариуцлага муутай тийм хүн болж хуурсан. Яг уу юмнуудыг бодно, хийн, зарим зүйлүүд дээр сайн ажил хийн. Ихэвчлэн хүмүүстэй харилцах харилцаан дээр бол дандаа доголдол үүсдэг байсан. Эргээд харахаар маш олон хамтрагч нар, маш олон бизнесийн түншүүд маш олон хамтарч ажилласан найз нөхдүүд бүгдээрнтэй муудалцаж салсан байна. Миний зөв, би зөв, чиний буруу, эсвэл тэр хүмүүсэд бүр төвчгүй хогийн муухай аш гаргадаг байсан л гэсэн үг байна. Тэгэхээр энэ бол байнгын хэрэглээтэй болоод ирэхлээрээ хүн өөрөө мэдэхгүй тэрийг азаа юм. Бүр сүулт нь л эргээд бодхолоор мэдчихэж байгаа байхгүй. Тухайн үед бол би болоод байна, би зүгээр байна, би хинт ч гайвалаагүй, би сайхан залуу, би бол бусдаас илүү кул, яагаад гэвэл би лаг юм хэрэгэлдэг. Тэгж л бодоод байд. Би эднээс илүү харж ийн, илүү сэтгэж ийн. Эднэр бол хармаас би бол ховор хүн. Энийг хэрэгснээрээ би ховор гэдгийг мэдэрч ийн гэдэг ч юм уу те. Яг үүндээ энэ бол эргээд харахад бүгд шал хий хоосон зүгээр л өөрөө өөрийнхөө эгог тэтгэсэн, өөрөө өөрийнхөө хувийг хичээсэн, бусдыг дорд үтсэн, өөрийгөө дүйлгсэн тийм бодлоор өөрийгөө усалж тижээж ирсэн байгаа юм. Таны ярьснаас энэ зүйлийг хэрэглэснээр одоо гэрэл гэгээтэй зүйл бол огт байгаагүй. Тухайн үед бол өөрийгөө гэрэл гэгээтэй юм шиг мэдэрч явдаг байсан гэж ойлгож байна. Яг үнэ. Тухайн үед бол өөрийгөө супер амтан байж бодож тэ. Яг цаг хугацаа яваад ирэхлээр нөгөө сэтгэн боддог хүн чинь сэтгэн бодож чадхаа болно. Бартамхаа болох бол бүр хамгийн түгээмэл үзэгдэл. Одоо бол би нэг 8 оронтой тоож ажиллах гэд үл үздэг болчиход байгаа шүү дээ. Хүний нэр тогтоохгүй. Тиймэрхүү юмнууд маш их байдیں۔ Сэтгэл зүйн хувьд бол маш докторгүй болчихдог. Тайван сууж чадахгүй, хүнтэй тавуу тайван ярихгүй, хөдөлгөөнтэй л байгаа. Хүн болгон янз янз баг л та. Гэтэ би л ер нь өөрийгөө анзаархлаар бол айгүй докторгүй тийм байсан. Хэдийнээс донтогч болсон гэдгийг өөртөө хүлээн зөвшөөрсөн байна. Донтогч болсноо бол нэлээд хожуу хүлээн зөвшөөрсөн. Тэр нөө би баг дөнгөж би донтцсон юм байна гэж хүлээн зөвшөөрөл баг шахуу шууд болцсон байхгүй. Яг би энд донтцсон юм байна гэдгээ ойлгосноор л баг болцсон. Яг тэр нөгөө нэг залуу насндаа ингээд маш ихээр хэрэгэлдэг байсан гэдэг чинь тухайн үед ингээд нэг сэтгэл хөдлөл ихтэй, жоохон мэдрэмж өндөртэй ч юм шигтэй юмсыг ингээд хараад ажиллахлаараа жигтэй ухаантай ч юм шиг мэдэрдэг байсан байхгүй өөрийгөө. Тэгээд зарим талаараа ингээд бусад хүмүүсүүдийг дандаа доорд үздэг. Эднэр бол доор, би бол дээр, би бол та нараас лаг, яагаад гэвэл би лаг юм хэрэгэлдэг гэж боддог тий. Тэр чинь айгүй буруу зүйл байгаа. Гэхдээ би өөрийгөө дээшээ явж ийн гэж бодсон. Үндэ би доошоо л явуулсан байгаа. Сэтгэл зүрх дотроо, бодол дотроо бүх юмнуудаа улам доошоо л болгоод байсан. Тэрнийг хэрэглээд лаг болсон юм үндэ байхгүй. Эрүүл мэнд, оюун санаа, бодол, гэр бүл бүх юмнууд маань бохирдож эхэлж байгаа. Ер нь мансууруулах хүнстэйс нөлөөд байсан. Тэ хэрэгэлсэн хүмүүс яг өөрийгөө л энд хамааралтай болцсон гэж бодож явдаг. Гэтэл гэр бүлийн гишүүд нь давхар хамааралт орсон сэтгэл зүйн хувьд дундалтанд орсон явж байдаг. Танай гэр бүлийнхэн таныг яаж хүлээж авсан бэ? Би бол яг энэ төрлийн бодис хэрэгжилж одоо гинт хэрэгт холбогдсон. Одоо цагдаагийн байгууллагаас шалгагдсан. Тэгээд манай гэрийнхэн мэдсэн. Мэдээж нэг сайхнаар хүлээж аваагүй гэдгийг би аягуулсаа ойлгож байна. Тэгээд эхэндээ бол манай гэрийнхэн
бол их л хүн дээр хүлээж авсан баг. Арайчтай үгүй байлгүй дээ. Тийм биш баг гэл. Тэгээ сүүлдээ бол эн чинь цаг хугацаа өнгөрөх тусам цаад болчин мэдэж эхэлж байгаа шүү дээ. Эхлээд бол чи болцсон биз дээ гэжсэн бол сүүлдээ бол тэгж асуухаач болчихно. Тэгээд баг харахаараа мэддэг болцсон. Энэ баг хэрэгэлсэн байна уу да гэж мэддэг. Энэ бүхний эцэст бол яг хуу тухайн хэрэглэгчийн гэр бүлээс хамгийн их сэтгэл зүрхээрээ шархалдаг хүн нь бол ээж аав ах дүү нар тий ер нь тэд нар л байгаа. Тэгээ миний хувьд бол ээж бол илүү их шархалсан гэж би хардаг. Маш хэцүү байсан баг. Хүүхдэн донтогч тий тэр тусмаа нийгмийн үзэн яддаг давхаргын хамгийн доод түвшний донтогч тий. Тэгэхээр тэр хүнд бол хэцүү л байсан баг. Гэр бүлийнхэн чинь чамд итгэхэ болно. Найз нөхөд чи итгэхэ болно. Ажил дээр чи угаасаа хариуцлагагүй юм чи ажлынхан чинь чамд итгэхэ болно. Тэгээд чамд итгэдэг хүмүүс гэх юм бол нөгөө нэг хамт хэрэгэлдэг найзууд чинь л чамд итгэл. Тэгэхээр чиний цаг хугацаа юунд зарцуулах вэ гэвэл хамгийн их цаг хугацаа тэр улсуудтайгаа л цаг хугацаа өнгөрөх. Тэр хамт хэрэгэлдэг ч гэдэм үү энэ асуудал донтогч нар гэх юм уу мансууруулах бодис сэтгцэд нөлөөт бодис хэрэгэлдэг өвчтнүүд гэх юм уу те. Бид нар ингээд бие биенийхээ буруу бодож байгаа, зөв бодож байгааг бол ялгаж салгаж мэдэхгүй өгшүүлээ л инээ таньд болоод өөртөө жигтэйхэн мундаг энэ хорвоо ертөнцийн хиппинер энэ хорвоо ертөнцийг бүрэн төгс ойлгоцсон тэ бүгдийг мэддэг л гэж бодоод явчихдаг. Энэ бол бүгдээрээ яг эргээд харахад хий хоосон зүгээр л төсөөлөл өөрсдийнх нь тархиндаа ургуулж бодсон төсөөлөл байна. Яг амьдрал дээр гараад ажлыг хөдөлмөрлөе би дахиад ийм зүйлээс холдъё амжилт гаргая гэд бодоод эхэлсэн цагт өнгөрсөн амьдралыг харахад утга учиртай нэг ч юм байхгүй. Бүр олоод өгөөч гэх юм бол нэг ч юм олдохгүй. Тэр хөөрлөөсөө эргээд энгийн амьдрал руугаа шилжиж ороход юу тань хамгийн их нөлөөсөн бэ? Миний хувьд бол би маш их азтай. Би нэг маш сайхан эмэгтэйтэй хамт байсан. Тэгээд тэр эмэгтэй бол надад хайр гэдэг зүйлийг мэдрүүлсэн. Тэгээд ер нь түрүүн би анх хэлжсэн тэ нэг хүн хайр халамжаар дутагдхлаар ингээд янз бүрийн юмруу саваа гутаж явдаг. Тэгээд харал боломжгүй болдог. Тэгээд ерөнхийдөө тэр эмэгтэй бол намайг маш сайхан хайраар хайрлсан. Дааж би тэр хайрыг хариулж чадаагүй байхгүй юу? Хариуцлагатай байж чадаагүй. Би тэр хайрыг дааж чадаагүй. Тэгээд тэр хүнээс болсон. Тэгээд тэрний ард дээрээс миний хувьд дүгнэлтэж эхэлсэн баг. За чи амьдралдаа ийм сайхан зүйлийг олж авчиад алдчихлаа. Юунаас болсон бэ гэж бодхолоор миний нөгөө донтолт, миний нөгөө хариуцлагагүй байдал, миний нөгөө сэтгэл хөөрөл, миний буруу бодлоод тэгээ хар тамхи удаан хэрэгэлсэн хүний бодол ер нь зөв байна гэж байхгүй. Айгүй хэцүү. Яагаад гэвэл тэр чинь сэтгцэд нөлөөтэй байхгүй. Тэгэхээр нэг бол хэтрүүлж бодно, нэг бол юмыг хитрхийг гүнзгий бодно. Гүнзгий бодохдоо муу юм бас бодно. Сайн ч бодох нь бодно л доо. Тэгвэл миний бодлоор голцсон муу бодлууд нь арай их байсан болоо гэж боддتي. Донтолтонд ингээд өртсөн байгаа энэ залуучуудад гэр бүлийнх нь хэрвээ мэдж байгаа бол ямар хандаас гэж хүсэж байгаа юм бэ? Ямар дэмжлэг үзүүлээсэй гэх юм бол зүгээр л хүн шиг л харьцсан. Өөр илүү дутуу юм ерөөсө бити хүс тэр хүмүүсээс. Хамгийн гол нь гэр бүл эргэн тойрон найз нөхдөд тэр хүнийг тэр донтолтоос салгаж чадахгүй. Яагаад ч салахгүй заяа. Ямар ч нөлөөлөл үзүүлээд салгаж чадахгүй. Тэр хүн өөрөө л хүсэх хэрэгтэй. Тэрнээс миний гэр бүл юм байна, намайг ойлгохгүй байна. Ингэдэг бодлоо хэрвээ та хэд намайг сонсож байгаа ямар нэгэн энэ асуудалтай залуучууд байх юм. Тэр бодлоо авчаарай нэгдүгürt. Асуудал нь чи өөрөө шүү. Чиний дотор байгаа. Тэрнээс танаа гэр бүлд биш. Чиний амьдралын орчин биш. Чиний хайр халамжаар дутаж өссөн зүйл чинь эсвэл чи элбэг байсан чинь ерөөсөө биш. Асуудлын гол нь чиний дотор байгаа. Тэгэхээр чи өөртөө л ажиллах хэрэгтэй. Би болохгүй байгаа юм байна гэдгээ л ойлгох хэрэгтэй. Тэрнээс
нийгэм болохгүй байгаа биш. Иргэн тойрон болохгүй байгаа биш. Чи болохгүй байгаа гэдгийг хамгийн сайн ойлгох хэрэгтэй. Энэ зүйлийг хэрэглээд ингээд даваа гарсан хүний хувьд эцэг эхчүүд болон залуучууд дүү нартаа юу гэж хэлмээр байна? Миний бодлоор бодолтой байгаараа гэж хамгийн түрүүнд хэлэх хэрэгтэй. Ямар нэгэн зүйлийн үр дүнгийн та өнөөдөр харж чадахгүй зүйлийнхэн төлөө харж чадахгүй, мэдэхгүй, цаана нь ямар хор уршиг байгаа вэ гэдгийг мэдэхгүй зүйл рүүгээ битгий саваагуудаж хийж үзээрэй. Тэрэнд өртөөрэй. Зүгээр л энэ бол тийм сайхан зүйл угаасаа биш. Зүгээр л та ялзарна амьдараа. Тийм учраас энэ зүйлээс хол байлгахын тулд хүүхдүүдэд яах вэ гэвэл хүүхдүүдтэйгээ ярилцдаг байгаарай. Оюунлаг байхын тулд ном уншдаг байгаарай. Муу муухай зүйлийг биеэрээ биш бусдын алдаа, ном зохиол тиймэрхүү зүйлүүдээс олж хараад ойлгоод аваасай л гэж хүсэж байна. Хаан зүйлд донцсон залуучуудтай хандаж юу гэж хэлмээр байна? Тэгээ янз бүрийн юм хэрэглээл, арх тамхи хэрэглээл, пив уугаал, хүссэн зүйлээ хийгээл энийг эрхчлөө гэж боджол энэ эндүүрэл. Энэ бол жинхэнэ боолчлол. Чи ив ирүүл сав саруул ихээс төрүүлсэн бие хорт утаа, арх, пив, алкоголоор хордуулж ивэл тэр чинь боолчлогдсон байна гэсэн үг. Чиний бие тэдэнтэй хамааралтай болсон байна гэвэл чиний бие эрхчлөөгүй болсон, чиний оюун санаа эрхчлөөгүй болсон гэсэн. Жинхэнэ эрхчлөө хаана байдаг вэ гэвэл донтолтгүй эрүүл саруул биед жинхэнэ эрхчлөө байдаг байхгүй юу? Оюун санаанд ч гэсэн эрхчлөө яг тэгэхэд л гарч ирнэ. Тэгэхээр би залуучуудад уриалмаар байна. Маш их залуучууд байгаа. Миний хоолойг таниад намайг харж байгаа найзууд маань ч байгаа. Бүгдээрээ болио. Яг үнэндээ сайн бодоод үзээрэй. Та нарын амьдралд хэрэгтэй нэг ч юм байхгүй. Өчнөө цаг хугацаа, мөнгө, сэтгэл, нерв. Тэгээд хар тамхи хэрглэж байгаа хүмүүс цагдаа нараас их айн, цухтаа, сэтгэлийн дарамт, стресс өндөртэй. Би өөрийгөө эрхчлөөтэй болгож чадах юм бол ямар цагдаагаас ч айх юм бэ? Чи ямар ч цагдаагаас айх хэрэггүй. Чи хинээс ч айх хэрэггүй. Эрхчлөөтэй хүссэн зүйлээ хийгээд явж болно. Танд одоо хэлхийг хүссэн миний асуугаагүй асуулт байх юм бол бас нээлттэй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас аливаа донтолтоос салсан гэж үзэхэд 5 жил ордог гэсэндээ би бол арай 5 жил хүрээгүй байна. Гэхдээ би чадна гэж итгэж байгаа. Залуучуудаа эрс шийдэнгийн ир хүн шиг яг оюун санаагаараа бие сэтгэлээрээ бие даасан хүн шиг шийдвэр гаргаад шийдвэртээ үнэж байгаарай. Би ч гэсэн тэрний төлөө явж байгаа. Тэгээд би 5 жил маань дуусах юм бол олон нийтэд өөрийгөө зарлана. Миний хувьд нөгөө нэг анх цагдаа сэргийлэх шүүх гээл тийм юм шалгагдаад ингээд явж явах сэтгэл зүйд айгүй хэцүү. Тэгэл цагдаа нарыг харахаар айгүй муухай санагддаг ч тийм үү. Тэр хүмүүс нэгэн ч надад гин хүргээгүй байгаа шүү дээ. Тэгэхэд л би тэднийг муухайгаар боддог. Ямар нэгэн цагдаагийн машин, цагдаагийн байгууллага одоо ямар нэгэн мөрдөн байцаах тасагч гэдэг юм. Тийм юм руу ороход ингээл амар хэцүү, дарамттай сэтгэл зүйд ингээл яах вэ? Одоо яах вэ? Гэл амар их төгшөлт ихтэй, сэтгэл төгшөлт ихтэй. Тэгээд өнөөдөр бол ингээ ярилцаа сууж хахад бол айгу гоё байна. Яагаад гэвэл надад ямар нэгэн тийм сэтгэл төгших асуудал байхгүй. Тэгээд ийм сэтгэл төгшөхгүй өөртөө юм эрхчлөөтэй байгаа байдал надад үнэхээр сайхан байна. Танд маш их баярлалаа. Ярилцлагад таатай байлаа. Тэгээд зоригтой байж, зүрхээ чагнаад мансуурлыгаа тийм донтолтоосоо давж гарсан гэдгийг танай гэр бүлийн өмнөөс найз зөвлөж өмнөөс маш их баярлж байгаагаа илэрхийлье. Таныг ялах хүн бол та өөрөө шүү сэтгэл зүйн дархлаатай байгаарай гэж уриалмаар байна. Мансуурл өрөөд өглөө хамтдаа